За Зангийн аудиобуктэй хамт байдаг та бүхэндээ талархлаа гэдэг зүйлийг хэлье. Бидний оруулсан бичлэгийг дэмжиж subscribe дарж ингээд сонсож байдаг та бүхэндээ ингээд талархлаа ингээд Зангийн аудиобук арай өөр төвшин төрж өмнө та бүхэнд аудио бичлэгээр сонирхолтой мэдээллүүдийг хүргэдэг байсан бол энэ удаад би өөрийн биеэр ингээд мэдээллүүдийг та бүхэндээ хуваалцахаараа бэлэн болсон байна. За энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ маш сонирхолтой нээлтүүдийн талаарх мэдээллийг хүргье. За дэлхийн сонирхолтой нээлтүүд хэрхэн бий болсон бэ гэж. Зарим нэг эрдэмтэн судлаач нар дунтаж явахдаа тухайн нээлтийг олсон байдаг. Харин зарим нэг иргэд залхуурлын төвшин дээцэгтэй явсаар угаад тэр нэтгүүлдээ нээлт болж хувирсан маш олон тохиолдол байдаг. Та бидний өдөр тутамдаа хэрэгжилж байгаа бүх зүйлүүд тэдгээр хүмүүсийн нээлт. За ингээд дэлхийн 2 дугаар дайны үеэс бол маш олон нээлтүүд анагаах ухааны салбарт бий болсон. Тодорхойлох юм бол нөхөс сэргийх мэс засал. Одоо энэ явсаар угаад хоос сайхны мэс засал болж хувирсан орчин үе. Тэгэхээр дэлхийн дайны үед маш олон сая эрчүүд, тэргүүд эд эрхнэр гимтсэн байдаг. Тодорхойлох юм бол нүүргийн хэсэг буюу хоо сайхны одоо нүүр гар сарвуугаараа ингэж гимтсэн байдаг. Тэгвэл яг энэ үед нүүрийг дахин бүтээх урлаг бий бол. Нүүрийг урлах. Одоо орчин үед бол техник технологи хөгжсөн маш нарийн энэ хийцлэлтэй хүний нүүрийг бий болгодог. Хоо сайхныг бий болгодог. Энэ нь дэлхийд дайны үеэс бол үүссэн байна гэдгийг хэлмээр байна. Учир нь юу гэхээр маш олон сая иргэд энэ үед сэтгэл зүй бие махбодоор ингээд гэмтсэн байдаг. Тэгвэл тэд нэрийг илүү амьдрал ойр байлгахын тулд өмнөх шиг нь биш юм ахэд өмнөхтэй нь адил хэмжээнд аваачих тэр нөхөс сэргийх мэс засал яг энэ үед нээлттэй хийсэн гэж үздэг. Тэгвэл мөн анагаах ухааны салбарт мөн маш том нээлт тесрэл хийсэн зүйл бол химэл иргэдний энэ нээлт байна. Мөн тухайн иргэнийг илүү амьдрал ойр байлгах. Одоо өнөөдөр гараа алдсан хүн бол хүн харахад гартай байх. Нэг хөлөө алдсан иргэнд бол ингээд таягтай яваад байхгүй химэл ингээд хөлөөр орлуулж тэднийг энгийн алхах хэмжээнд хүргэх энэ химэл иргэдний нээлт бол дэлхийн мөн дайны үед ингээд үүссэн байт юм байна. Одоо бол орчин үед техник технологи хөгжсөн энэ удаад оюун ухаанаараа удирдах гар хүртэл ингээд бүтээсэн. Оюун ухаанаараа удирдах химэл хөлийг ингээд бүтээсэн байгаа нь үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр энэ химэл иргэдний энэ хөгжил бол дэлхийн дайны үеэс нь одоо үүсэл хөгжилтэй юм байна гэдгийг хэлхэн зүйтэй бол мөн энэ цус элбэлт байгаа За энэ мэдээллийг хүргэхээс өмнө та бүхэндээ нэг мэдээллийг хүргэхэд цус элбэлт сүтлэлийн үндэсний төв дээр очиж та бүхэн тусаа хандуулаарай. Энэ таны хийсэн энэ буян хандив бол маш олон сая иргэдийг амийг авардын шүү гэдгийг хэлэх нь зүйтэй бол. За тэгвэл энэ цус элбэлт хүний сая хүний амийг авардын хувьсгал 1917 оны үед буюу дайны дэлхийн 1-р дайны үед бол ингээд анагаах ухааны салбарт маш том эргэлтийг хийсэн. Маш том эргэлтийг хийсэн. Энэ үед бол цусны бүлгийг ялгах, цус хадгалах одоо технологийн нийт бол маш олон сая иргэний амийг аврах үе талгыг нээсэн гэж үздэг. Тэгвэл цус энэ сэлбэлт бол дэлхийн дайны үед үүссэн юм байна. Дэлхийн дайны. Тэгэхээр тухайн үед бол хэрхэн яаж цус сэлбэж байсан техник хэрэгсэл бол тухайн үед л болж исэн. Орчин үед бол цус сэлбэлт бол маш нарийн хэсэлт маш өндөр технологи хөгжсөн бол маш одоо ингээд зөв хөгжсөн. За энэ үний хажуугаар та бүхэнд бас нэгэн дэлхийн мөн дайны үед одоо ингээд үүссэн нэг зүйлийг хэлье. Энэ бол Бакеттэй цай. Та бидний хэл занснаар энэ дөрвөлэг цай. 1920-ад оны үед цайны дээжийг торгон утанд хийгээд илгээдэг байсан юм байна л да. Цайныхаа дээжийг хатаагаад ингээд бий болгож угаалаа ингээд торгонд хийгээд явуулдаг байсан. Гэтэл тухайн цайны дээжийг авч явж исэн хүмүүс маань санамсар болгоомжгүй байдлаас болоод халуун усанд ингээд тухайн цайгаа алдсан юм байна. Ингээд иргсэн чинь цай нь ингээд шаргалтаа гоё болоод ирэхлээр амцаад үдсэн. Энэ үед бол маш сайхан амьттай байсан учраас яг энэ Бакеттэй цай буюу дөрвөлэг цай тухайн үед ингээд бий болов. Энэ бол дэлхийн мөн дайны үед бол хэрэглэхэд маш тохиромжтой байсан. Учир нь юу гэхээр тухайн үед ингээд цэргүүд маань зүгээр ингээд хоосоо халуун усуугаад байхгүйгээр дөрвөлэг ингээд цайгаа дүрээд ингээд хар цай бий болгоод уудаг байсан юм байна. Энэ бол 1920-ад оны үед ингээд дөрвөлэг цайны нээлт бий болсон гэсэн. Энэ үеэс бол 1923, 27 гэх 39 гэх хамгийн сүүлд гэх юм бол 1951 оны үед та бидний энэ одоо хэрэгэлдэг лифтэн цай өөр бусад төрлийн цайнууд чинь дөрвөлжин байдаг шүү дээ ингээ уяатай. Яг энэ үеэс бол 1951 оноос хойш яг энэ хэлбэрээр ингээд одоо хадгалагдаж явж байгаа юм байна. За мөн бугын цагны нээлт байна. Энэ мөн дэлхийн дайны үед үүссэн. Тухайн үед цэргүүд энэ цэхэтэй баячууд маань юу хэрэгэлдэг байсан бэ гэхээр
Ингэрийн цаг. Тэр үний зэрэг зиндаг ингээд тодорхойлдог байсан тий. Ингэрийн цаг. Нөгөө нэг урт гिजтэй ингээд кино манон дээрээс та бүхэн харсан шүү дээ. Ингэрлэг байна гэдэг шүү дээ. Энэ цаг дэлхийн дайны үед бугын цаг болж хувирсан. Юу гэхээр мэдээж дайн тоглоом бол минут секундээр ингээд хэмжигддэг тий. Хаана отож явах уу, хизээ дайрах уу гэдэг нь минут секундээр хэмжигддэг байсан учраас ингэрлүүгээ хийгээ цагаа харж байгаа. Маш их төвөгтэй байсан юм байна. Ингээд бугын цаг бол тэр үеэс ингээд хөгжсөн. Өнөөдөр бол тий маш олон хүний хэрэглээ болж хувирсан, маш олон ажлыг ингээд амжуулахад бол бугын цаг ингээд маш өөр гүйцэтгэж эхэлсэн. Тэгвэл мөн энэ бол дэлхийн дайны үед бол ингээд үүссэн юм байна. За та бүхний ингээд сайн мэдих тий ингээд цахилгаан байна. Күртэг цамцанд байдаг цахилгаан. Энэ мөн дайны үеэс ингээд үүссэн юм байна л да. 1913 онд ингээд хэрэглээнд төдийлөн сайн нэвтрээгүй хэрэглээ заншаагүй байсан юм. Ингээд тухайн 1913 оноос хойш тий гутал хувцсанд энэ цахилгаан гэдэг зүйлийг ингээд хийж нэвтрүүлж эхэлсэн байна. Энэ бол одоо тухайн үед одоо жижиг нэт гэдэж маш том өөрчлөлтийг өнөө цагт бол ингээд авч ирсэн байдаг аа. За мөн энэ бас миний үнснээс гадна тий ингээд сайт дээрээс бас давхар мэдээлэл өргөд явуул байна. Цэвэрлэггүй ган төмөр буюу нэг тэмдэглэгээтэй байдаг тий тэр хэдийн үеэс хийсэн юм байна. Бууны голыг одоо хит халах цэвэрлэгтээс хамгаалах туршилтын явцад бол санамсаргүйгээр гаргаж явсан энэ материал өнөөдөр гал тогоо, ахуй хэрэглээ болон бусад одоо маш олон зүйлүүдэд энэ цэвэрлэггүй ган төмөрийг ингэж одоо хэрэглэж ирсэн. Энэ бол санамсаргүй нэт гэж хэлэхэд болно тий санамсаргүй нэт. За мөн одоо энэ сайт дээр тавьсан мэдээлэл бол шүхэр байна. Одоо маш олон хүний амин насыг аварсан энэ технологи хэдийн үеэс үүссэн юм гэж. Мөн л дайны үед тий эсгэгчтэй амийг аврах зорилгоор анх хөгжүүлсэн энэ технологи өнөөдөр ачаа тээвэр спорт аврах ажиллагааны цаашгүй нэг хэсэг байна. Энэ зарим нэг иргэд бол энийг бол хобби удах төвчөндөө хүртэл ингээд хэрэгэлсэн байдаг аа. За ингээд дэлхийн энэ сонирхолтой нийтлүүд бол санамсаргүй байдлаараа бий болсон унтаж байхдаа зарим нэг иргэд бол тэр нийтлийг олсон байдаг. Зарим нэг иргэд нь одоо тий залхуурлын төвшин ингэж явсаар байгаад тэр нийтсүүлдээ нээлт болж хувирсан маш олон тохиолдол байдаг. Мөн дахин давтагдшгүй зүйлүүд байдаг тий. Дахин давтагдшгүй зүйлүүд дээр одоо та бүднээ сая их занцнаар бол одоо тэр захилгааныг бол бүх салбарт бол ингэж хэрэгжилж байгаа. Хүний нөгөө нэг хэрэглэг ингэж хялбарчлах зорилгоор ингэж бий болсон байх нэ. За ингээд өргөжлүүлэн та бүхэндээ тий. За энэ дээр за хөргөгч шингэн буюу нөгөө нэг та бидний хөргөгч байна тий. Хөргөгчөнд хэрэглэх хөргөх шингэнийг хэдийн үеэс нээсэн бэ гэж. Энэ нь бол 1870-ад оноос хойш хэрэглэж эхэлсэн гэж үздэг юм байна тий. Тухайн үед бол хөргөгч найдваргүй шингэн аюултай байсан учраас хэрэглэгчид одоо хардаж амь насаа алдах тохиолдол маш их байсан юм байна. Тиймээс Америк нэгдсэн улсын одоо General Motors компани тий холоорын шингэнийг хөргөгчний үйлдвэрт өргөнөөр ашиглаж эхэлсэн юм байна. Энэ бол маш аюулгүй шингэн гэж үзсэн юм байна. Тэгэхээр энэ хөргөгчийг одоо зохион бүтээгчийн танилцуулгатай хүний бид ямар ч аюулгүй хэмээн мэдэгдэж одоо хийгээр нь өөрөө амьсгалж үзүүлж байсан гэж гард юм байна. Тэгэхээр бол 1870 оноос хойш хэрэгэлсэн тий тухайд бол одоо энэ хөргөлтийн шингэн бол маш их аюултай байсан учраас энэ нээлтийг хийсэн нь өөрийнхөө амь насыг золжиж өөрийнхөө хийсэн бүгдээд итгэлтэй байсан учраас тэрнгээр ингээд амьсгалж ирсэн юм байна. Амьсгалж ирсэн юм байна. За мөн та бүхэндээ за хунцар хамгийн их үйлдвэрлэсэн энэ нээлтийг ярьж өгье л дээ. Тэгэхээр хунцар байхгүй бол өнөөгийн та бидний амьдралыг бол төсөөлчихгүй тий бүхэн зүйлүүд хуулж та бидний элж хэрэгжилж байгаа хоол хүнс өдөр тутмын хэрэгцээ юу вэ бүгдээрээ хунцар байна. Энэ бол одоо тий үн өртөг маш бага тэгээд хялбар аргаар энэ хунцар материалууд маш их давуу тал бий болгосон байдаг. Тэгэхээр энэ хунцар савыг анх 1933 онд Английн химч Эрик Пассет гэдэг хүн анх нээсэн түүхтэй юм байна. За ингээд хүн төрлөختөн өнөө хүртэлтэй нийт 100 сая тонн полиэтилен үйлдвэрлээд байгаа гэсэн мэдээлэл. Ингээд та бүхэндээ энэ өдрийн бичлэгээр дэлхийн маш сонирхолтой нийтүүдийг та бүхэндээ хүргэлээ. Ингээд Занга аудио бүкээс дараагийн удаа сонирхолтой мэдээллүүдийг энэ мэдээлэлд та бүхэндээ хүрэх болон та бүхэн ингээд цаашаа subscribe дарж дэмжээрэй мөн биднэрээр надаараа ямар мэдээлэл ингээд хэлэх үүсэж байна, ямар мэдээлэлтэй танилцмаар хүсэж байна. Тэр болгоныг ингээд доор коммент хийсэй үлдээгээрэй. Ингээд талархлаа.